За шөнийн сайхан юу яцхан залууч таагүй юуган кигээ яваад байгаа та нараад. Килича. Дараагийн улаалт минь тавтаа морил. Тэгээ хэлсэн ёсороо байрны талаар мэдээлэл оруулахаар бэлдлээ. За юу ч гэсэн юу яа шууд явчих төгөө. Шууд явчих. Нариулагчаа шууд явъя. Өөрсдийнхөө байрны гаднах орчин тэгээ өөрсдийнхөө байрыг ерөөхдөө харуулсан байгаа. Тэгэхээр та хэд маань яг тэр бүх Австралийн байрыг яг манайхтай адилхан бодчихлохгүй янз бүр байгаа. Яг Монгол байрнууд ямар байдаг вэ? Яг л тэр зарим нь гоё, зарим муухай, зарим тэгэл гоё мэдээж үнэтэй тэгэл янз бүр байдаг байхгүй юу? Би тэд болохоор хуучин тэр монголчууд амьдардаг гээд байгаа улааг бид нар амьдардаг байсан. Тэнд бол маш их зүгээр яг анх ирж байгаа үед тэгээ нөгөө хүүхдэд харуулна. Тэгээ дээрэс нь хөлдөөсөн бууз авч болно. Ямар нэ. Хэрцээ гурил авч болно. Тэгээ тийм нөгөө монголчуудаа тэгээ зардаг байхгүй. Тэр нь бас яг амар завгүй үед тэр айгүй хэрэг болдог те арай. Тэгээ энийг ярьж болохгүй. Бороо ярих. Энийг мартаар. Юу ч ярихгүйгүй те. Тэгээ би тэнд амьдардаг байсан маа. Тэгээ яагаад тийш нүүж ирсэн бэ гэхээр маа нөхөр нэгдүгээр маа тэр хуучин гэрээс жоохон зайтай байсан. Хоёрдугаар шаамаас уул руу зайтай байсан. Маа нөхрийн ажил нь зайтай байдаг гэсэн тий. Манай нөхөр хол байдаг байсан. Маа нөхрийн ажил нь манай хуучин гэрээс зайтай байдаг гэсэн болохоор бид нар ийшээгээ нүүс юм аа. Тэгээд дараагийнх нь болохоор би бас тийм төрөөд удааг байсан болохоор нөгөө нэг манайхс гэрээс хүйрээгөө тэгээд айлын ээжүүдийг харахаар амар хатаархаад тэдний ээж нэрийг булаамаар санагдаад адын бодол орж ирээл шинэ ээжигээ санаж өөлж мөлөд харан за би ерөөсөө өөрийгөө ингэж амар ингэж гонигтай ойлгож байснаас тэгээд зүгээр шаагийн ажилд ойрхон байсан болохоор тэгээд зориглоо нөөсөн. За тэгээд юу яа нөгөө мэдээлэл эхлэхээс өмнө хэлсэн дээр бах те энэ бол нөгөө бит хоёрын яг ингээ хувийн амьдралын туршлагаас тэгээд хуримтлагдсан мэдээлэл шүү. Тэгээд яг хүн болгоны мэддэг зүйлдээ таарахгүй гэж бас магадгүй. Тэгэхээр ингээд алдаатай оноотой буруу зөрүү зүйл байж магадгүй. Тэгэхээр бас зөвөр хүлээж ойлгоорой. Бит хоёр болохоор яг өөрсдийнхөө мэдж байгаа тэр хэмжээндээ л та бүхэндээ мэдээлэл хуваалцъя. Алдаатай оноотой гэж цаачин каргадгүй шүү дээ. Арай удахгүй болно одоо. Нөгөө авах гэхээ ухаанаар хандараа тэгээд тэр нь хаях чимээрэг байхгүй те гэж. За манай хүүхднэр унтж байгаа юм бид хоёр би жоохон чанга дата муу нэг дуу чангагчээр өнөө үг шүү. За тэгэхээр хамгийн эхлээд байрны үн бит хоёр болохоор нөгөө бас яг ялгаагүй энэ таньдаг хүн байхгүй анх ирэхэд таньдаг хүн байхгүй байсан. Тэгэл байрны үн ханшин ямар байдгийг ч мэдэхгүй бүх юм харанхуй ирж исэн. Тэр тухайн үед бит хоёр ерөнхийдөө ярьж исэн байхгүй ингээ хүмүүст ингээ мэдээлэл өгдөг хүн байдаг болоосоо бас нэг ном байдаг. Австралид өнгөрүүлсэн хэдэн жилээ? 10 жил үү? Тэрийг бит хоёр уншиж исэн. Тэгээ тэр бас айгүй төхөн болж исэн. Яг тэрнтэй адилхан ингээ видео маягаар хүмүүст ингээ хүргэдэг бол ямар амар байх вэ болоо гэж бодож исэн болохоор бит хоёр тэрнийхээ үднээс л ингэж та хэдтэй юм хүргэж байгаа шүү энэ мэдээллүүдийг. Тэгэхээр та ихэнх хүмүүс тийм нөгөө яг танилаараа ч юм уу дамжуулж мэдээлэл авдаг. Бит хоёр ч гэсэн бас найзынхаа танил гэдэг ингээ хүнээр дамжуулаад бас мэдээж багсаа мэдээлэлүүд авч ирсэн. Бид хоёр жишээгээ үн энэ байрныхаа жишээг болохоор ерөөсөө Волай Крикийн хуучин байрныхаа жишээ татж ярий. За тэгэхээр ерөнхийдөө байрнууд бол өөр үнэтэй, ханштай, тэгэл гоё сайхнаас хамаарал бүгд өөр. Жишээлбэл бид хэд бол анх байр мэдэхгүй ороод амар жомтой байранд орсон. Тэгэл тэрийг одоо бид нэрлэхдээ жомтой байр гэдэг байхгүй. Тэгэл тэр одоо тэр байр болоо жомтой. Ер нь бол Австрали маш их амьтантай гэдгийг та хэд маань ойлгоорой. Тэгээд яг зарим байрнууд бол жомго одоо энэ амьдарч байгаа байр жомго өмнөх амьдарч байсан байр жомго байсан. Гэхдээ тэгэл янз янзын байр байдаг гэдэг гийг ойлгоорой за. Тэгээд жомны талаар ярьснээр хэлмээр санагчлаа. Австралид ирж байгаа бол ерөнхийдөө бол байгальтай их ойрхон байна, амьтдтай их ойрхон байна, шавж их байна те. Тэгэхээр тийм хүлээлттэй ирээрээ
эхэндээ мэдээж эвгүй тохгүй санагдана. Тэгээ удахгүй дасчдээ шүү. Тэгэхээр Австрал Facebook-аар YouTube-аар жоохон Аз-Мазны Жом момны зураг харж байгаа тэрхгүй дөө. Тасч шүү. Манайд бол хоёрынтой ийм том Аз, хоёрынтой орсон байдаг юм. Тэгээ манайх нөгөө тэр хуучин байрны гол нөгөө нэг давхар байсан болохоор хүүхд мөхтөө бас балконоос унчих юм болов уу гэж дээ. Намхан давхарт орсон чинь жоохон шавжигтай байсан юм билээ. Тэгэхээр жоохон дээшлэгдсэн мал арай гайгүй болов уу гэж би бодоод байгаа байхгүй. Үүний хувьд болохоор хуучин улаан гэрийн байр болохоор 7 хоногийн 649 2 bedroomтэй. Тий 2 bedroomтэй 7 хоног бүх юм энэ 7 хоногор үн ханшин одоо юу гэдэг тооцоо хийгддэг. Тэр 7 хоногийн 640. Тэгэхээр нэг айл бид 3 тэгэхэд бид 3 байдаг гэсэн. Тэгээ гуруула 2 өрөө байранд байхаар нэгдүгээр том хоёрдугаар дугасаа тэр төлбөрийг төлөхөд аюу хэцүү. Тийм болохоор би тэр хүмүүстэй шеэрлж амьдардаг байсан. Тэгээ зөвхөн бид нар ч гэлтгүй ер нь бол энд байгаа Монгол гадаад бүгдээрээ шеэрлж байна. Тийм ер нь бүх гадаад бүх хүмүүс шеэрлдэг. Үнэхээр баян хүмүүс нь шеэрлдэггүй байх л та. Гэхдээ ер нь бол гадаад Монгол бүх шеэрлдэг. Тэгээд гадаад хүмүүст болохоор бид хэд бол 350 мастер өрөөгөө шеэрлдэг байсан. Монгол хүмүүст бол 300 шеэрлдэг байсан. Тэгэл хаана байр чинь үнэхээр үнэтэй орчин байгаа бол байр чинь дагаад түрээслэх хүн чинь үнэтэй болоод явчихна. Гайгүй байр нь хямдвар газар байгаа бол байр чинь бас хямдвар л болоо явчихна. Түрээсний мөнгө нь. Тэгэхээр тэр бол харьцангуй. Тэгэхээр тэрийг заавал яг манайхтай адилхан байна гэж битээ ойлгороо. Тэр байр бол ойролцоогоор манай байсан нь л тэр бүх айлууд өөр шүү. За манай байр хуучин байр болохоор харьцангуй бас боломжийн үнэтэй байсан болохоор бид хоёр тэгдэг гэсэн. Тэгээ шеэрлж байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр шеэрл нэг мастер өрөөгөө бид нар одоо таад үзүүлэн заяа. Тэр мастер өрөө нь болохоор 0-той тэрийг айлмаа хосуудад түрээсэлждэг байсан байхгүй. Тэгээд айлтаа хувааж байна гэхээр жоохон та нарт хэцүү санагдчихэж магадгүй. Зарим хүмүүст бол хэцүү. Бид хоёрын хувьд бол нэг амар хэцүү хүмүүс бол таарж аваагүй дандаа сайхан хүмүүс таарад. Тэгээд эднэртэйгээ дандаа найз болоод одоо хамгийн дотн байнгын баяр болгоно, байнгын хэцүү жаргалтай зовлонтой үйдэг уулздаг хүмүүс бол тэр байраа шеэрлж амьдарч исэн хүмүүс л бид хоёроо одоо хамгийн сайн найзууд болж үзсэн. Тэгэхээр тэрийг бас нэг хэцүүгээр бас бити бод. Гэхдээ бас тэрний хажуугаар бас янз бүрийн ааштай, аранштай хоорондоо таарахгүй хүмүүс бас дуулддаг. Гэхдээ тэрийг бол бид хоёр яг одоохондоо сайн мэдгүй тийм бол байдаг гэсэн. Бид хоёрт бол хамгийн сайхан найзууд маань болж үлдсэн болохоор шеэрлэх бол бид хоёрт нэг тийм хард орсомж биш. Тийм байдаг байгаа шүү. Анх ирээд болохоор бид хоёр хүүгээ орхиж ирж ирсэн байхгүй. Ягаад гэвэл шал мэдгүй газар нэгдүгээр таньдаг хүн бас бараг байхгүй. Тийм болохоор хүүгээ 4 сар орхисон. Тэгээ бид хоёр нэг айл бас нэг айлын мастер өрөөг нь түрээслээ. Тэгээд амьдэрдэг гэсэн. Тэгээ бас тэднэртэй найзууд. Тэгээ бид хоёр хүүгээ авчирж байгаа болохоор байр түрээсэлж тэгэхгүй бол бас болохгүй байх. Гэж одоо бид хоёр байраа нэр дээрээ түрээсэлсэн. Тэгэхээр нөгөө хүүхдээ хүмүүс одоо анхандаа хүүхдээ шууд ирэх үү, өвөлдөөгээд ирэх үү шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор байр нэр дээрээ авахд бас тодорхой хэмжээний бичгээр хэрэгтэй болдог. Тэгэхээр тэрний юу вэ гэхээр дөнгөж ирээд удаагүй байгаа хүмүүс бол банкны хуулга Монголд байж болно, энд байж болно. Тэр хамгийн гол нөгөө рентээ төлж чадна гэсэн баталгаа харуулна. За тэгэхээр эхлээ ээлжинд хэдэн төгрөг хэрэг болох вэ гэхээр нийт 6-7 хоногийн түрээсний мөнгө, 4-7 хоногийн бонд буюу тэнд хадгалагдаад тэгээд нөгөө рентийн хугацаа дуусах юм бол тэр үед чинь одоо буцааж өгдөг. Тэ юу байрыг чинь шалгаж аваад, хүлээж аваад тэгээд өгдөг. Тэгээ анх орохдоо бол 2-7 хоногийн мөнгийг урьдчилж өгдөг байгаа. Тэгэхээр чи дараагийн ирэх 2-7 хоногийнхаа рентийг урьдчил төлнө гэсэн байнга. За тэгээд 6-7 хоногийн мөнгө жишээлбэл одоо манай хуучин байраа 640 4-7 хоногийн мөнгөс $2560 бондонд өгөөд тэгээ ахаа $1280 рентэндээ өгөөд ингээд $3000 4000 орчим зөвхөн байрны түрээсэнд явж байгаа. Мэдээж байранд орно гэдэг чинь тавилга, нүүж орох, тоог цахилгаанаа залгуулна, интернет гэх мэт маш олон зардлууд дагалдана. Тийм. Тэгээ бид хоёр болохоор тавилгаа болохоор бид хоёр зарим нь шинээр, зарим нь хуучнаар ингээл авчдаг. Ор мороо ол шинээр авдаг ч юм уу. Тэгээд яг амар хүүхд хүрэлцээд байхгүй юмнуудаа бол ваа цэвэрлээд ч юм уу хуучнаар аваад тэгээ бас болдгиймаа болдгийн. Гэтэ хуучин юмнуудаа угаасаа энэ айгүйх зардаг. Монголчууд хоорондоо ч зардаг.
Дээрээс нь бас гадаад сайтууд ч бас байдаг. Тэгээд тэндээс судалдаад авчин бас тэр бас нэг амар санаа зовх хэрэггүй за. За тэгэхээр нөгөө байр яаж хайдаг вэ? Яаж байр олох вэ? Хариулж өгч туслаач. За тэгэхээр бид хоёр болохоор яаж болсон гэхээр real estate нэг нь болохоор domain гэдэг хоёр аппликейшн ашигласан. Тэгээд бас нөгөө яг амьдрахыг хүссэн тэр орчинд байдаг real estate agent дээр очиод уулзаад байрнуудыг очиж үзээд шууд очиж байрнуудыг бас одоо үзүүлж болох inspection хийж болох байрнуудыг үзчихсэн. Тэгээд аппликейшнээр болохоор тэр аппликейшн дээр нөгөөсөө зураг мургнуудыг оруулаад хэдэн төгрөг хэдэн хизээ орох боломжтой байгаа гэдэг нь ингээд үс тодорхой бичсэн байдаг байхгүй юу. Тэгээд бас inspection цаг наваа. Тэгээд тэр inspection-ын цаг нь уус зарлагдсан. Та тэр цагаад завтай боломжтой цагаа харж байгаа л тэнд очиод уулзаад хөвчлэн хагас өдөр хөвчлэн хагас өдөр зарлаа. Тий, тэгээ байрнууд жоохон давцаалаад ихтэй яхаа болд юм уу. Тэгээд нэг байр таалагдлаа гэж үтэй. Тэнгүүд real estate agent нөө байр үзүүлж байгаа юм чаанда юм анкетууд тэмдээд аваад ирсэн байдаг. Тэндээс нь аваад бүглөөд тэгээ материалаа бүрдүүлээд өгсдөө. Тэгээ материалд нөгөө юу авах вэ гэхээр пассворд орно. Хэрвээ энд ажиллаж байсан бол payslip буюу цалингийн тодорхойлт баг сүүлийн 1 сарын хэрэгтэй болох баг. Тэгээд пассворд өөрчн банкны хуулаг тэгээ бас иймэрхүү одоо бичиг баримтууд шаардлагатай болдог. Тэгээд тэднэрийг хангаад имэйлээр явуулаад тэгээд нөгөө тэр олон хүн дундаас одоо байрны эзэн сонголтоо хийн. Энэ хүн түрээслүүлнэ гэдэг. Тэгэхээр тэн дундаас сонгогдох юм бол одоо ингээд дараагийн гэрээ байгуулах үйл явц өрнө. Тэгэхээр байр хайна гэдэг өөрөө маш их асуудал үүдэг. Сар орчмын өмнөөс ихэж байраа хайсан дээр. Тэгээ одоо байгаа байрнаас гарахын тулд бас нэг 2-3 7 өмнө эйженттэй бас мэдэгдэх хэрэгтэй. Тэгэхээр ингээд юмнуудыг маш сайн ингээд зохицуулах хэрэгтэй болно гэсэн үг ээ. Тий, ер нь бол Австрал бол тийм жоохон төлөвлөөл урталт нь ингэж заавал урьдчилсан байдлаар бүх юм явагддаг болохоор бид нар шиг гинт ингэ шийдэл за ерөөс тгий гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр бүх юм эмнэлэг, байр, интернет, тог, газ бүгднийг ер нь бол урьдчилж дахиад мэдэгддэг. Жишээлбэл интернет авахд бол зарим нь маш их ууддаг. Тийм учраас тухайн үед яг удахын ч яг тэр нөгөө ачаал ихтэйгээс хамаарал зарим бүр сармаар болж зарим нь 14 хоног шийддэг учраас тэрийг бол урьдчилж манайх тэр байранд орох юмаа ингээд тэдэнд та залгаад өгөөч гэдэг нь бид нар ингэж урьдчилж бөглөдөг. Тэгээд гэх юм бол арай зүгээр тэгэхгүй бол нөгөө бид нар ингээ хажуу талтай хүн авцсан байжээж нөгөө хүмүүс маань интернет хэрэгтэй болоод одоо интернет байхгүй бол жоохон дургүй шүү дээ. Тийм болохоор бид нар бүх юм урьдчилж бодох хэрэгтэй. Тэс нөгөө шеэрж амьдрах учраас зөвхөн өөрсдөө таалагдж байгаа юм биш. Дараа нь нөгөө өрөөндөө хүн олох хэр олдцтой вэ? Хүн орох дуртай байх үгүй бас давхар бодно гэсэн үг байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл тэрнээс ургаал ер нь байр авахдаа юу анхаарах хэрэгтэй вэ гэж бид хоёр бодож байгаа хгүй. Тэгэхэд чинь одоо нэгдүгээрт дуу чимээ хэр байна вэ? Нэг том замын хажууд бол дуу ядраад ирсэн байхад дуу чимээнд нь ядраас гэлэхгүй метротой ойрхон бол бас метроны дуу чимээ нэг чанга стейшнтэй яг ойрхон байвал бас нөгөө орох ч юм чинь дуртай байна. Тэгээ байранда хүн олно гэдэг чинь өөрөө аягүй асуудал байхгүй. Айтаахан орно гэдэг чинь бас ёндоо байхгүй. Бид хоёр нь ёндоотой байсан. Бурцаа. Бас нэг чухал зүйл нь хүүхдтэй хүмүүс болоод нөгөө сургууль хэрэг юм бэ тийм гэдгээс хамаарна хүүхдээ хүргэж өгч аавна гэдэг чинь бас том асуудал. Тэр хооронд баян машинаар яваад иж чадахгүй тийм. Тэгэхээр сургууль бас маш чухал байна. Дэлгүүр хоршоо ойрхон байна. Хүнсээ зөвлөх тийм ээ. Яг үл эхлээд нөгөө ирэхэд дэлгүүр хоолоод нөгөө машингүй эхлээд ирэхэд бас битээр машингүй байсан байхгүй. Тэгэхээр дэлгүүр хоолтчвал бас хэцүү. Дээрээс нь хүүхд хоолтчих юм бол бас хэцүү хүргэж өгөхөд ажилдаа яараад гэдэг хүүхдээ хурдан хүргэж өгмөөр гэдэг тиймэрхүү асуудлууд байдаг болохоор аль болох өөртөө эвтэйхэн амархнаа. Тэгээ стейшнтэй ойрхон байгаад нэг жоохон тиймэрхүү давуу талтай байгаад ирэхэд байр жоохон үнэтэй болдог. Гэхдээ яг тэр үнэтэйгээ дагаад энэ шеэрлж байгаа хүмүүс чинь бас үнэтэй үнэтэй шеэрлэж рентэлж болно. Тэгэхээр тэр нь бас нэг санаа зовох хэрэггүй. Тэгэл одоо шумуулны тор байна. Шумуул манай юмд ерөөс Австрали ер нь их жоохон шумуултай. Тэгэхээр шумуулны тортой бол бас зүгээр. Манайх ч бас нэг голын хажууд байгаа.
Форматай голын ирэг дээр 2 4 толоо. За тэр яг тэгээд ингэсэн хүүхдээ бол ингэсэн. Одоо байрнаас орцсон юм чи байрнаас гарах уу? Одоо байрнаас гарахад бас зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тийм анх ороход чинь нэр ингэдэж шүү. Байрны яг одоогоо байдлыг харуулсан зураг мураг авцсан тий. Ийм байр хүлээлгэж өглөө гэсэн бичиг баримт өгөн. Тэгэхээр тэрнтэй танилцаад 7-оос 14 хоног өгдөг лөө. Байранд амьдарч байгаад ямар нэгэн гэмтэлтэй зүйл байх юм бол тэрийг тэмдэглээд зургийг авах тий. Дараа нь гарцаа нөгөөдөл чинь танараас одоо тий энийг гэмтээсэн байна, нэвдэлсэн байна гэх нэг үед тэр нөгөө зураг аваад тэднэрлөө мэйлээр явуулсан байх юм бол баталгаатай тий бид нэр ингээггүй гэдэг. Тэгэхээр энэ дээр маш анхааралтай хандаараа би одоо 2 дахь байран дээр бол за гайгүй байлгүй ингээд орхицсан чинь нэхний байран дээрээс тэгсэн чинь дараа нь асуудал үүсэн эвдэрсэн байсан юм бид нэр эвдэрсэн болгоод тэгээ батлах гэсэн зураг мураг байхгүй болохоор яалтчгүй тийм шүү дээ $300 байхгүй тий тэрнээс гадна хараа юу нөгөө байр тогны мөнгө яаж тооцогддог вэ та энд хариулахгүй зүйл. За байр бол яг сараар юу тог цахилгаан бол сараар төлж болно удирлаар төлдөг. Тэгэхээр яг манайх бол одоо удирлаар төлж байгаа. Тог нь 300, газ нь болохоор 220 хүчтэй байдаг. Тий. Тэгээд тэн дээр интернетний мөнгө бас юу тэр нь болохоор нэг хамгийн хямдхан нэг $59 өдөглөөрөө. Тий, хамгийн хямдхан одоо 59 unlimited data-та. Тэгээд тэр нь бол бас хурднаас нэлээд бага. Тэгээд smart телевиз болон бусад одоо ингээ олон төхөөрөмж ашиглах юм бол жоохон удаад байдаг. Тий. Тэгэхээр яг өөрсдийнхээ хэрэглээнд харуулаад тэрийг нөгөө план апгрейд хийж болно. Тий. Одоо 69 болгодог ч юм уу хурдан жоохон нэмэгдэх. Жоохон үнэн нэмэгдэхээр нөгөө сайжруулж байна. Тэгээд нөгөө тавилга зөөхөд энд бас асуудалтай шүү дээ тийм машин дэрэг юу вэ? Бид хоёрын ашигладаг нэг үйлчилгээ гэх юм бол Go гэдэг үйлчилгээ. Энэ болохоор яг эндхийн жолооны эрхтэй хүмүүс ингээд membership аваад тэгээд энэ зориултын одоо van тийм бүх ихтэй юм урт машинууд ямар төрөл бүрийн машинуудыг түрээсэлж болдог. Тэр нь зүгээр аппликейшнээр бүх түрээсээ ингээд төлбөр тооцоо явуулчихна. Тэгээд membership болохоор карт өгнө. Тэгээд тэр картаар машинд нь очиж скан хийж уншуулаад онгоход дотор нь төлхөр өмтлөг байж байгаа. Тэрийг авч яваал тэгээд нөгөө тавилгаа зөөчөөл буцаагаад байх хэвээр газар цагийн дотор аваачаа тавьчихна. Тэрнээс гаднаас монголчууд бас арай зөөдөг тий. Тэгээ монгол хүмүүс бас байгаа өөр үйлчилгээ нь бас зөндөө байдаг. Тэгээ энэ бол яг бид хоёрын нөгөө ашигладаг л үйлчилгээ. Надад бол их амар санагддаг. Анх орохдоо жилээр хийхүү 6 сараар хийхүүгээд байрныхаа эйженситэй гэрээ ичдэг байхгүй. Яг тэр байрнаас 6 сар амьдарчаад гарахаар болох юм бол заавал 3-аас 2-7 өдрийн өмнө тэр эйженситэй мэддэг манайх гарахаар болсон шүү гэж хэлнэ. Тэгж мэддэгдэхгүй бол бас болохгүй. Тэгэх юм бол гарах болчиход байдаг мэддэг бол тэр мэйл бичсэн хэлсэн хугацаанаас чинь ахуулаад дөнгөж 2-оос 3-7 хоног тооцогддог. Тэгээ дараагийнхаа байрыг болохоор тэрнтэй давхцуулахгүй бол илүү мөнгө давхар төлөхнөж 2 байрны мөнгө төлөх гэсэн. Тэгэхээр тэрийг маш сайн тооцоолж бодоорой. Дээрээс нь гарахтаа бас байрандаа цэвэрлэгээ хийдэг. Яаж анх хүлээж авч ирсэн яг тийм болох ёстой. Та нар өөрсдөө цэвэрлж болно. Эсвэл бол тэр эйженсид нь хамтарч ажилладаг цэвэрлэгээний газрууд байдаг. Тэр цэвэрлэгээний газар мөнгө өгөө цэвэрлүүлдэг. Тэр нь болохоор 300 өрөөнөөсөө хамаарат хэдэн өрөө байр вэ гэдгээс нь хамаарат үнэ өөр болчтой юм лээ. Эхний байраас 2 дахь руу ороход нөгөө юу яаш та. Бондны мөнгө чинь шууд ороод ирэхгүй гарах тийм. Сар мар 3-4-7 хоногийн дараа авдаг заримдаа. Тэгэхээр дараагийн байранд ороход дахиад нөгөө бонд хадгалуулсан бондноос гадна дахиад бондны мөнгө хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр тэр бондоо тухайн үедээ шууд авах байрнаас гарлаа бонд ч өгнө гэсэн байна. Байхгүй. Тэгэхээр дахиад 3 юм сарын дараа тэр мөнгө ч орно гэсэн. Тэгэхээр санхүүгийн эднэрийг одоо сайн тооцоож бас байраа хайхтаа бодоорой тий. Бас өөрхөн хүн зөвхөлт болно шүү дээ. Тэгээ бас өөрхөн уднаа. Тэгээ ер нь олж байгаа юм жоохон удаан тайван. Тэгээ би анх ирээд болж байгаа стресстэй гэсэн одоо бол ерөөхдөө тасчаад байгаа. Хурдан санагдаад байгаа даа гэж. Жоохон удаашруулмаар байна. Тэгэхээр
За гэрээ ордуулъя. Энэ жигүүрийн гараж. За харин гэрлээ асаа. За манай living room байна. Бид нар монголчууд ингээд нөгөө маха ингээд ихээр навчдаг. Монгол хүмүүс бас зарж яадаг. Арай хямдхан, чанартай. Тэгээ хоньны годоо энэ төр хавирг энэ төр манайх ингээд авчдээ. Нэг авахаараа тэгээд нэг нь илүү удаа иднэ. За манай гэрээр тавьчих. За манайд хоны манайх ердөө 20 өрөөтэй. Танай 2 хоноо тонгох юм уу? За байж гараа манай мастер өрөө одоохон. За энэ мастер өрөө second өрөө гэдэг аваад энэ болохоор мастер руу. За энэ болохоор мастер өрөө байгаа. Тэгээд нөгөө мастер өрөөний ялгаа нь болохоор гол нь өрөөнд дотроо 0-тай байхгүй. Тэгээд арай жоохон үнэтэй идэв. Ингээд 0-тай болохоор арай үнэтэй байдаг байгаа шүү. Гэрлээ унтраа. За тэгээд хаалга хаана. За энэ болохоор second room. Бид хэдэн. За энэ манай жим байгаа. Манайх гэртээ жимтэй. Тасаргаа угаацтэй. За энэ болохоор хүслэн энд унтаад бид гур энд унтдаг. Яад үл хүслэн жигүүр орон дээрээс унаадсан болохоор бид хэд ороо гаргацсан байгаа. Уул нь үл ийм саяны өрөө шиг юм том толтой шкафнууд байдаг. Гэтэ энэ өрөө маань болохоор манай өрөө болохоор ийм л юм билээ. Тэгээ би нөгөө хувцсны өрөөтэй болох юмсан мөрөөдөд байсан чи жижигхэн юм хувцсны өрөөтэй болсон байгаа. Тэгэл манай living room. Өрөөгөө танилцуулаад чи жигүүрээ тэнд мартцсан. Жигүүр нь тэнд ханаалгацоо сууж идэг ба штэ. Яг өөлгидөө. Не өөлгидөө чи ямага мартчих юм байна штэ чи. Янушката. Тэгээд нөгөө second room нь болохоор юг байхгүй юу? 0-гүй. Яг өрөөнд дотор 0-гүй. Тэгээд бид нар living-гээ дамжаад ийшээ эндээ 0-тай. Уул нь бол манайх дандаа юм байдгүй юм. Ингээд ер нь тоглоом хөгжсөн. Тэгээд өнөөдөр бичлэг хийнэ гэж мэдсэн болохоор хамаг юм аян хураасан байгаа. Дараагийн влогоор бол ер нь дандаа л энэ газар л бүх юм байж байгаа. Тэгэхээр нэг их гайхалтай үедээ манайх дандаа юм байдгүй мөө. Бид хоёрын байр таадад манд таалагдана гэж найдаж байна. Яагаад гэвэл бид хоёрын хувьд бол энэ бид хоёрын амьдралдаа одоо ингээд амьдарч байгаа л хамгийн сайхан байр. Яагаад гэвэл бид хоёр бүр юучгүй 0-оос эхлээд тэгээд хүүхэдтэй болоод тэгээд одоо яана гэсэн айдас хүчтэй ямар ч мөнгөгүй бид хоёр ингээд гэр бүл болж исэн. Тэгээ өнөөдөр ингээд бид хоёр ингээд байж байгаадаа хичнээн амар овоож туслаа баяжаагүй ч гэсэн тэгээ ямарсан хоёлоо мастер болоод төгссөн. Тэгээд түрээсийн ч гэсэн байртай тэр түрээсээ түлхэх чадамжтай байгаадаа нөхөр минь ажилтай байгаад би үнэхээр талархаж амьдардаг байхгүй юу. Тэгэхээр та хэдийг бас ингээд манай гэр орон энтэй ингээд танилцаад сэтгэл чинь таалагдаад хэрэг болоод мэдээлэл болоод ингэж үл бит хоёр бас их баярлах гад байна. Ирээдүйд одоо гарах шийдвэрт нь жоохон ч гэсэн одоо хэрэгтэй мэдээ өгсөн байх гэж найдаж байна те. Тэгэхээр одоо бүгднгийнхэн зорьсон үйлсэд нь амжилт хүсье. За хадуураад баах амьдрал мөндөрлөө. Явчих яа байр гэж хэлсэн. Би жоохон ер нь хадуураад идэв шүү. Манай нөгөө баг тэр нь дасцсан. Одоо баг 10 жилдээ ирж дасралтгүй юм. Хамт хадуурж байна. Хамт хадуурдаг болсон болохоор нөгөөх маань ч мэдгүй байсан баг. За ингээ өнөөдрийн влог бас та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн влогоор эргээд уулзъя. Бай бай.